40 мянган шинэ боловсон хүчин тогсон гарч байна. Харин оюутнуудад төгсөөд хаана ажиллахаа мэддэггүй бол Монголын үндэсний их сургуулийн оюутнууд өнөөдөр 30 гаруй аж ахуйн нэгжийн ажлын байртаа танилцлаа. Тодорхойлбол Монголын үндэсний их сургуулийн төгсөгчдийн 60% төгсөөд шууд ажилтаа болдог гэнэ. Монголын үндэсний их сургууль 8 салбар сургууль 20 техниктэй хичээлийн салбар ажиллаж байна. Тус сургууль нь оюутныг хөгжүүлэх, оюутны дөрвөн талт хөгжүүлэлттэй хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Энэ жил тус сургуулиас хамгийн олон төгсөгч буюу 1000 гаруй оюутан төгсөн гарах юм а. Тэд өнөөдөр төгсөөд хаана хэрхэн ажиллах талаар ажлын байртаа танилцсан юм. Нийт төрийн болон хувийн хвшлийн 40 гаруй аж ахуйн нэгжүүд Монголын үндэсний их сургуулиар очиж шинэ боловсон хүчнээс сонгож ирсэн юм а. Ажил олгогч бол ажилд авах сонирхолтой хүүхдүүдийг бүртгэж аваад тэгээд ажлын байртаа болох ийм зорилготой үйл ажиллагаа байна. Хаан банк, NCS Group, Mark Group мөн зарим гадны байгууллагуудын тийм ээ гадаадын байгууллагуудын төлөөлөгчийн газар жишээ Pricewood, Water Cooper зэрэг байгууллагуудын төлөөлөгчд ирсэн байгаа. Төсөлтөөр ажиллах тийм цаанд ирсэн байна. Яг одоо энэ ажлын байрны нээлттэй арга хэмжээ болж байна. Маш баяртай. Ер нь бас банаас оюутнуудын хувьд бол ер нь байгууллага мөрийг хаагах авахгүй гэх тийм ингээд Монголын топ гэсэн байгууллагуудын нэг сургууль дээр ажиллаад ингээд ажиллаханд орж өгсөн тийм боломжийг олгож байгаа сургуультай маш баярлалаа. Төгсөж буй оюутан залуучуудынхаа хөлбөр эрхлэнд хэр анхаарч ажиллах юм бас танилцах зорилготой байлаа. Хувийн хвшлийн ихтэй сургууль дотроо томоохон их сургуулийн нэг юм байна. Тус сургуулийн дэгэд их хүү хөдөлмөрийн бэлчин Улаанбаатар хотын хэмжээнд ажилгүй байгаа ажиллах хүчийг зөөлшөхөд баггүй хувь нэмрээ оруулдаг гинэ. Монголын үндэсний их сургууль төгсөгчдийн 60 гаруй хувь нь төгсөөд шууд ажлын байранд очдог нь тус сургуулийн давуу тал юм байна. Тэгс үндэнд Ариун Туяа мөнхөд мэдээллээ.